Золтой төлөөлөгч асуулт санал. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өчигдөр нэлээд олон саналууд ер нь хэлсэн. Гэхдээ дахиад саяны PPT засаж орж ирээгүй учраас нэлээд хэдэн асуултууд байна. Ер нь энэ хотын агаарын мөхөрлөгийг бууруулах бодлогын хүрээнд нэлээд олон хөтөлбөрүүдийг ингээд хэрэгжүүлээ явж байна. Гэтэл одоо энд өвөр нөлөөний аудит суул, айд өрхийн аюулгүй байдлын эрсдэл өндөр, тээвэр логистикийн алдаа их, дэд бүтцийн хүрэлцээ баталгаажаагүй автотааны бодлого сул гэсэн нэг ийм хідэн дүгнэлт би өчигдөр ингээд энэ PPT-нээс харсан. За тэгээд яг одоо өнгөрсөн хугацаанд бидний ингэж энэ ажлыг үр дүнтэй болгох үүднээс авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд дотор зөвхөн процесс явдаг. Өнгөрсөн жилийн 11 сард амар түвшин дарга энэ ажлыг танилцуулахдаа яг л ийм юм ярьдаг. Миний бодлоор амар түвшин дарга иргэдийн хуралд энэ ажлаа танилцуулж орж ирэхдээ тодорхой хэмжээний судалгаатай ийм үр нөлөө авах юм аа, гарах юм аа, ийм хэмжээний өөрчлөлтүүд хийгээд энэ хэмжээнд хүрэх юм аа гэдгийг төлөөлөгчдөд танилцуулбал бид нар гадаа гараад хотынхаа хийж байгаа ажлыг дэмжих байхгүй юу да. Түүнээс шийдвүүлээ дотроо нэг хэдийн юм ярьчаад энийгээ нэг нь танилцуулсан, нэг нь асуусан, хариулсан болол. Тэгэл ер нь одоо ингээд нийслэлийн бодлогын газрын дарга нар энэтрээс асуулт асуугаад хариулахаар энэ төр үнэхээр одоо ингээд сүйдээ нэг асуух сонирхол байхгүй. Ажлаа сайжруулаасаа гэдэг үүднээс л одоо зарим нэг үгийг хэлхээ. Шүүмжлэгийн зөвлөө шүүмжлэл биш. Яг энэ ажлуудыг хэрэгжүүлэхэд өөрсөндөө тусгаж чадаагүй хэрвээ ажил байгаа бол энийг нь тусгаад аваасай л гэж бодож байгаа. Тэгээд Нямбатар дарга түрүү ер нь дийлэнхийн ерөнхийд нь хариулчлаа. Гэхдээ би дотор нь задлж байгаад нь хэдэн асуулт асууж. За Мөнхбаатар даргаас асууя. Гэр хорооллын дулаалгын гүйцэтгэл 93%-тэй гинэ. 2025-аас 2026 оны халаалтын улиралд агаарын чанарт хэр хэмжээний бодит бууралтыг авчрах тооцоо гарсан бэ? Энэ дулаалгыг хийснээр. Хоёрт нь дулаасан айл өрхийн хэрэглээний бууралт түлшний зарцуулалт угаараа эрсдэл ямар үзүүлэлтээр хэмжигдэх вэ? За стандартад нийцсэн 32,100-ыг суйрлуулснаар PM 2.5 ялгаралт хэдэн хувь буурах тооцоотой явж байгаа вэ? Өмнөх сайжруулсан суух хөтөлбөрийн алдаа сурамжийг энэ хөтөлбөртөө тусгасан уу? Хэрвээ тусгасан бол та хэд 2026-аас 2027 онд өрхийг ногоон бүсэд үе шаттай шилжүүлэх төлөвлөгөө 46,080 өрх, 2027 онд 52,010 өрхийг хатуу түлшнээс татгалзуулна гэсэн тооцоолыг ямар техникийн хүчин чадалт тулгуурлаж гаргасан бэ? За хэрэгжилтийн эрсдлийн үнэлгээ хийсэн үү? Хэрвээ энийг хийж байгаа бол санхүү логистик иргэдийн хандлага бэлэн байгаа юу? Нямбатар дарга өөрөө юуг нь хийж байгаа сурчлагын нөлөөллийг нь аягүй сайн хийгээд өгч шít. Та хэд өөрсдөө 1000 яриад хүрэхтэй биш. Яаж энэ угаарын эрсдлээс хамгаалах вэ? Энэ бидний энэ хэрэгжүүлсэн энэ олон юунууд чинь мэдрэгч энтер чи яаж нөлөөлөх юм бэ? Энийг яаж хэрэглэх юм бэ? Энд хүрэх арга хэмжээг нь яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр Нямбатар даргыг нөлөөлүүлвэл зүгээр юм шүү гэдэг ийм бодол байна. За хоёрдугаарт Эрдэнэбаяр даргаас асууя. Хийн халаалтын хөтөлбөрийн санхүү техник эдийн засгийн үндэслэлийг нь High Science компанитай хийсэн худалдаа авах гэрээнийхээ 250 халаагаар 2500 яндан энэ эдийн засгийн үр ашиг эрсдлийн шинжилгээ хийгдсэн үү? Хийн хэрэглээ нэмэгдэгд хийн хангамж дэд бүтцийн хүчин чадал хүрэлцэх гэсгийг хэрхэн тооцсон бэ? Энэ тодорхой хариу өгөөч. Өмнөх жилүүдийн хэрэглээтэй харьцуулсан эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийн судалгаа байгаа юу? Хэрэв байгаа бол та тодорхой баримт өгөөч гэж хэлээч гэж би хүсэж байна. За хотуулаад дижитал картын үр нөлөө гэдэг энэ нөгөөдгөш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс асууя. Энэ 116,381 хэрэглэгч QR кодоор 66,794 хэрэглэгч хотуулаа картаар түлш авч байгаа юм байна. Энэ хомсдолд бууруулахад одоо боттой үр дүн үзүүлсэн үү? Угаарын хийн хорлого бууруулах бодлогын үнэлгээ энэ дээр гаргаж чадсан уу та хэд? За 117,000 суйрлуулсан мэдрэгчдээр нэмэхэд 45,000 мэдрэгчийн үр дүн. Энэ болгоныг асууж байгаа нь юу гэхээр бид ингээд татвар төлөгчдийн мөнгөийг зарцуулаад байгаа байхгүй. Тэгээд энийгээ хэдүүлээ яаж сайжруулах юм? Яаж энэндээ хүрч ажиллах юм бэ? Энийгээ үр дүнгүү гэж дараагийн хэдэн жил цоллуулмааргүй байгаа байхгүй юу? Тийм учраас энэ эрүүл мэндийн газраас асууя. Бид 10 сарын 16-ны орой би миний санаа их зовлоо. Яагаад зовсон бэ гэхээр манай агаарт угаарын хий 800 хүрэхт өгсөн. Тэр орой 793 төрсөн. Хэрвээ бид нар 800 өрөөл хотоороо угаартаж өгөх байсан. Тэгээ тэр шөнө азар цас ороод маргааш нь бүтэн өдөр цас ороо. Тэгээ ер нь ингээд дулаахан өдрүүд үргэлжилж байгаа. Одоо ингээд бүтэн сайнаас хүйтэрч байна. Ингээд зөндөө олон асуудлууд үүсэн. Тэгэхэд 87,513 иргэнд үзүүлсэн тусламж угаарын хийд өртсөн 87,513 иргэнд үзүүлсэн тусламжийн шалтгаан бас дахин давчмын дүн шинжилгээ байгаа юу? Энийг хамтарсан 5 толгой түүш хэрэглэгчд
Бохирдлын газар энэ болгондоо үнэлт өгсөн. Та нар энийг ер нь юу гэж харж байгаа? Энэ маш аюултай үзэгдэл болох төгсөн. Одоо энээс хойш ингээд үзүүлэлтүүдийг хэмжээд энэ дээр тодорхой арга хэмжээ авсан 793 гэдэг аюул хотоороо өөхөх нь байна хэдүүлээ. За энэ ингээд хэдэн асуулт. Ер нь бол олон асуултууд байна. Цаг минут бага байгаа учраас хэдэн санал хэлчихье. Хотуулаа болон QR системийн өгөгдлийг өрхийн хэрэглээний сегментчил хийгээрэй. Хэрвээ энэ сегментчилтийг хийх юм бол бид нар хэрэглээний рискийг нь тодорхойлоод тодорхой хэмжээний зөвлөмж гаргаж чаднаа. Дугаараа хий хорлохын эсрэг илүү системтэй хоёр дахь арга хэмжээг авч чадна ийм зөвлөмжүүдийг гаргаж чадах юм. Тэгэхээр энийгээ бид нар илүү анхаарч ажиллах хэрэгтэй байна. За 100 фишингийн бүрэн бүтэн байдлыг одоо жил боргон үнэлдэг техникийн үзлэг явуулж ивэл яадаг юм бэ? Одоо ингээд бид очиод л ингээд агаар юу авсан дээр нь л дуудлага авангууд нь л очиод энэ эвдэрсэн байсан, тийм эвдэрсэн байсан гэдэг ингээд яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг нэг ажил хэрэг болгоод яадаг бол мэдрэгчийн нөгөө ашиглалтын дараах хяналтыг автоматжуулах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм да. Хэрвээ тэгэх юм бол бид нар За асуултанд хариулъя. Золтой төлөөлөгчийн асуултанд хотын дарга Нямбатар дарга хариулна. Би золтой төлөөлөгчийг ойлгож байна. Сөрөг хүчин энэ зэргийн зүйл ярилгүй яах вэ? Бид агаарын бохирдлыг бууруулах гэж сүүлийн 30 жил хийгдэг ажлыг хийж байгаа байхгүй юу? Энд одоо би бол ерөөсөө нам ярихгүй. Зориг гаргаж эхлүүлжээж энэ үр дүнгууд гарна. Хизээ байхдаа жилд Улаанбаатар хот жилд 2-3 мянган айлын газар чөлөөлжсэн. Хизээ байхдаа Улаанбаатар хот бүх айлынхаа гэрт дотор утаа мэдрэгчийг, угаар мэдрэгчийг 100% суйрлуулсан. Автоматжуулалт ирээд нь та өөрөө очиж үз. Наад энэ хэрэглэгч үйлчлэх төв дээр өнөөдрийн байдлаар 145 мянган айлын бүгднгийнх нь угаар мэдрэгч энэ автомат системд холбогдсон real time-аар өгөгдлүүдээ өгөө явж байгаа. Энд чинь айлд оловлоо нийлээд тамхи татхад хүртэл энэ угаар мэдрэгч өөрөө мэдэрч байгаа. Зарим тохиолдолд хэрэглэгчид яагаас салгаад байгааг бол гал хөл төлөхөд нөгөө 100 муух тавихад угаар гарангуут нөгөөх нь тасралтгүй дүнгэнж 60 секунд дуурайд ирэхээр төгшөөсөнд унтраачаад байгаа. Асуудал нь. Тэрнээс үс системийн хувьд наа чинь тийм одоо нэг үрчилсэн систем биш, энэ нийт системээр өөрөө програм хангамжийн хувьд холбогдсон систем байгаа. Нэг дутагдaltaй тал байгаа. Унтраасан хэрэглэгчийг шууд системээс хасчаад байгаа. Бид нар програм хангамжийн хувьд хөгжүүлэлт хийгээд унтраасан хэрэглэгчийг буцааж одоо нөгөө эргэж нэгддэг энэ систем програм дээр нэмэлт ажлын даалгавар хийгээд ингээд засах гад явж байна гэдгийг хэлье. Хийн хангамжтай холбоотой асуудал. Бид ер нь бол энийг дандаа өчтөр би таныг бас шүүмжлэлтэй хандж яах гэж сонссон л доо. Яагаад энэ хийн хангамжтай холбоотой аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар байгуулсан хувийн сектор нь хийхгүй байсан гэх. Ярих нэг өөр, хийх үйлдэл хоёр асар их зөрүүтэй байна. Би энэ өөрийнхөө өрөөнд оффист Улаанбаатар Монгол улсад хийн хангамжийн чиглэлээр импорт эрхэлдэг бүх аж ахуйн нэгжүүдийг би бараг 3 удаа цуглуулсан. Хий үйлдвэрлэгчтэй холбоотой уулзсан. Эдгээр манай 50000 өрх айлыг нэмж одоо ханган нийлүүлэлт хийж чадахгүй гэдгээ өөрсдөө хэлсэн. Мо талигаач баатарж байгаа хүртэл одоо 2 удаа ирсэн. Дашванжлаа. Тэгээ бид нар арга барагдаад өөрсдөө гадаад худалдаа эрхлэе. Энэ Оросын нефтийн хоригтой холбоотой асуудлыг тойрч гарахын тулд бид нар өөрсдөө аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар байгуулад Оросын хоригт орсон тэр Газпром болон бусад компаниудтай гэрээлгүйгээр эрхүүгийн нефтийн хувийн компанитай эхний ээлжинд бид нар LNG чиглэлээр, LPG чиглэлээр энэ 50000 өрх айлдаа нийцсэн найдвартай хийн хангамжийн тээвэр логистик болон гадаад худалдааны гэрээг хийсэн. Яг та бүхэн ярьж байгаа энэ цаг мөчид хойд хилээр, алтан булгийн хилээр манай эхний хийн хангамжийг атсан одоо цистернүүд орж ирж байна. Энэ өөрөөр хэлбэл бид нар болж өгдөг бол энэ тэр юник аз дашванжил бусад энэ юунуудаар хангуулад ойролцоох колонкуудаар жижиглэнгийн түгээлтийг хийлгэе гэдэг ийм зүйл ярьсан. Ингээд болоогүй учраас бид нар энийг одоо гарцааг авахгүй ингэж явж байгаа. Хоёрт нь танд нэг бас нэг ойлголтын зөрүү үгүй. Бацөргийн ахалж байгаа энэ тархмал их үүсвэрийн төслийн нэгж нь ямар чиг үүрэгтэйгвэл цаашид ирээдүйд бид нар байгалийн хий Улаанбаатар хотод орж ирэхийг угтаж тархмал их үүсвэрүүдийг бий болгох түүнтэй холбоотой шугам сүлжээг хийх үүнийгээ эхний ээлжинд одоо төрийн хувийн хвшлэр түншлэр хийх ийм чиг үүрэгтэй. Энэ байгалийн хий дээр түшгэлсэн.
LNG гэдэг бол энэ нэг үрчилсэн ийм одоо айлуудад тавих төхөөрөмжтэй холбоотой. Байгалийн ороод ирсэн тохиолдолд шууд LPG өөр халагддаг ийм зарчимтай. Тэгэхээр бид нар LNG дээр тэр LPG дээр Хойд Америк, Европод хэрэглэгддэг NFP гэдэг одоо технологи, NFP гэдэг нөгөө стандартыг Монгол улсад нутагшуулгаар барилга одоо байгуулалтын сайдын дэрэгдэх зөвлөлөөр оруулж NFP-ийн зөвшөөрлийг авч одоо манай айл өрхүүдэд тараагдах энэ 5,000 төхөөрөмж өөрөө NFP-гээр явах юм. NFP гэдэг нь өөрөөр хэлбэл тесрэлт дэлбэрэлт гарахаас урьдчилан сэргийлсэн ийм технологи. Биднийг энэ газын технологиг нэвтрүүлэхээс өмнө Монгол улсад газын стандарт бүр огт байхгүй 1970-ад оны үеийн зөвлөлт холбоот улсын ГОСТ-ийн стандартаар явж ирснийг бид сая энэ ажлыг 8 сард эхлүүлээд стандартын хувьд шинжилгээгээд хятадын тэргүүлэх компаниудтай NFP-гээр захиалга өгөөд бүгдээр татвар улсын оюуны өмчийн байгууллагад энийг бүртгүүлээд дотооддоо давхар бүртгүүлээд шинэ технологи нэвтрүүлж байгаа. Ингээд бид нар тээвэр хангамж, логистик, аюулгүй байдал, стандарт гэдэг бүх зүйлүүдийг шинээр дандаа зам мөрийг татаж явж байгаа гэдгийг би одоо энд хэлье. Ирэх жил бид нар 5,000 өрх айл гэдэг ийм шинжил дахиж тэзүүн дээр автад хийж байгаа. Гэхдээ энэ 5,000 өрх айл энэ өвлийн улирлыг аюулгүй даваад хэрэглэгчд хэрэглэн дээр нь дарамт учруулахгүй, нүүрс túсэнтэй адилхан байгууз амжиргаанд нь дарамт учруулахгүй ийм дүгнэлтүүд гарсан тохиолдолд 4 сард бид нар үндэсний хороонд танилцуулаад 50,000 өрх айл руу бид нар дулаалга ажил эхэлнэ. Сая Бацог төлөөлөгч хэлжээ энэ ажил ингээд их удаашралтай явж байна. Үгүй. Энэ ажил биш үү? Ерөөсөө хийгдээд 60 хэд хоногийн дотор бид нар 5,000 өрх айлыг тендер зарлана, шалгаруулна, маргаан шийдвэрлэнэ, ажлыг эхлүүлнэ, гүйцэтгэлд нь дүүргүүдийн захиалагчийн алба болон хөрөнгө оруулалтын газраас хяналт тавиад хүлээж авна, өмчөд бүртгэн энэ процессыг бүгд явж байгаа. Ингээд бид нар 1 сарын 10 гэхэд 5,000 өрх айлыг NFA стандартын дагуу хийн халаалтын систем шилжүүлэхээр явж байгаа. За Бацорог төлөөлөгчийн ажил тусдаа Дэнжин мянган 93 мегаваттын маш олон жил ярьсан дулааны станцыг Бацорог төлөөлөгч 1-р сарда багтаж тэзүүгөө баталсан тохиолдолд бид нар нээлттэй тендерээ зарлаад бид нар Дэнжин мянга орчмын одоо тархмал их үүсвэр буюу LNG heat pump хосолсон Монгол улсад хамгийн анхны ийм одоо тархмал их үүсвэрийн станцыг нэвтрүүлэхээр ингээд явж байгаа. Технологи ерөөсөө сар 7 хоногоор ингээд өөрчлөгдөж явж байгаа. Нодлон жил Бацоргийн батлуулсан 100% LNG технологи өнөөдөр хоцрогдоод бид нар LNG heat pump хосолсон 93 мегаваттын тэзүүний шинжилгээ ажил руу ингээд орцсон явж байгаа. Дээр нь Орос Монголыг холбосон хийн хоолойг орж ирэхийг угтал болгож тархмал их үүсвэрүүдэд түршгэлсэн айл өрхүүд рүү шугам сүлжээг гадны хөрөнгө оруулагч аж ахуй нэгжтэй бас хамт татах техник эдийн засгийн хүслийг боловсруулж байгаа гэсэн ийм мэдээллийг та бүхэнд өгье. За хийн хангамжийн хувьд бол одоогийн манай байгаа оператор компаниуд үндсэндээ ачаалаа дийлэхгүй байна. Бидний энэ NFP-гийн гол онцлог нь бүх хушуу, бүх холболтын хэрэгслүүд Монголд одоо хэрэглэж байгаа технологиудыг бүхэлд нь өөрчилж байгаа гэдгийг бас нэмж хэлье. За Мөнхбаатар дарга. За золтой төлөөлөгчийн асуултанд хариулъя. За бид нэр 5,000 айлыг 3,950 айлыг дулаалаад нийт 5,000 айлыг газтай холбож байгаа. Энэ төсөл маань бол хамт явж байгаа. За ер нь бол дулаалгын асуудлаар бол Монгол улсад UNICEF, JERIS тэгээд шүтээстэй хамтарсан байдлаар Монгол гэрийг дулаалах цорын газ одоо стандарт биш гэхдээ аргачлалыг бол одоо гаргасан байдаг. За ингээд мөн энэ судалгааны явцад бол бас байшин сууцыг яг хэрхэн дулаалах вэ гэдэг аргачлалыг бол гаргасан байдаг. Эдгээр аргачлалын дагуу дулаалгад бол эрчим хүчний хэмнэлт бол 60 орчим хувиар бол буурна гэдэг ийм дүгнэлтийг бол гаргасан. За 60% буурна гэдэг маань өөрөө механикаар энэ түлшний хэмнэлт маань 60% буурна гэдэг ийм дүн бол гарсан. За ингээд бид нар бол одоо өнөөдрийн байдлаар бол Улаанбаатар хотод 172 мянган өрхтэй 172 мянган өрхөөсөө 5,000 айлыг нь хийж шилжүүлсэн тохиолдолд бол энэ бол шууд нөлөө үзүүлнэ. Ямарваа нэгэн байдлаар хотод түлшний хэрэглэнээс татгалзаж байгаа гэдэг утгаараа бол шууд
3 орчим хувиар бол агаарын бохирдолд бол нөлөөлнө гэж байгаа. Хэдийгээр 50000 гэдэг маань том тоо боловч нийт том тоогоороо 172 өрх маань агаарын бохирдлын 55.6%-ийг эзэлдэг. За тэгэхээр энэ 55.6%-аас хувьчлаад бол шууд энийг бол боддог ийм аргачлал бол байдаг. За хотуулаа аппликейшны талаар бол асуусан. За хотуулаа аппликейшнийг бол бид нэр яг нэг өрх, нэг эрх гэдэг энэ зарчим руу хэрэгжүүлээд явж байгаа. Өмнө нь одоо сайн картуудыг одоо нэг өрхтөр 2-3 сайн карттай. За зарим цэргийн ангиуд бол одоо тэр чигээрээ сайн карттай тэгж одоо дулааны их усүрийгээ шийддэг байсан бол одоо бол зөвхөн өрхийн хэрэглээнд нь хотуулаа аппликейшнаар бол бид нэр шийдээд явж байгаа. За тэгэхээр айл гэрийн одоо эхнэр хүүхдүүд нь төлж авч байгаа тохиолдолд тухайн өрхөөсөө 7 эрхээс хасагдана гэдэг зарчим руу бид нэр бол одоо энэ аппликейшнийг нэвтрүүлж байгаа. За энэ аппликейшныгаа мөн бид нэр угаарын хийн одоо мэдээлэлтэйгээ нэгтгэж явж байгаа. За угаарын хийн мэдрэгч маань смарт учраас одоо нэгдүгээрт төш хэрэгт дүүждэг төвлөө мэдээллийг бол 0.1 секундын хурдтайгаар бол дамжуулна. Хоёрдугаарт энэ тухайн өрхтөр гишүүнээр нэмэгдсэн айл өрхүүд дээр танаа гэрт угаарын хийн эрсдэл одоо учирсан байшин гэдэг байдлаар шууд notification байдлаар ирдэг байдлаар энэ хотуулаа схемийг программыгаа бол бид нэр хөгжүүлээд бол явж байгаа. За 100 фишингийн үзлэг явуулъя гэдэг та санал гаргасан. За энэ ч бол бид нэр жил болгон үзлэг хийгээд явдаг. Энэ үзлэг дээр манай төш хэрэгч дүүжлэгтөв одоо айл айлын хичнээн одоо 100 фишин эвдрэл гэмтэлтэй гэдэг дээр тухайн үрдэнд тооцоо судалгаа гаргаад энэ чинь эрсдэлтэй бүлэг дээр манай төш хэрэгч дүүжлэгтөвийн 500 гэрээд ажилтан бол одоо тухайн айл өрхөөрөө зөвлөж мэдээлэл өгөөд ажилдаг. За мэдээлэл хэрхэн хүрдэг вэ гэхлээр бид нар нэгдүгээр сошиалаар явдаг, хоёрдугаарт энэ 500 гэрээд ажилтан маань бол яг тухайн айл дээр нь очиж үзээд энэ фишин энэчний эвдрэл гэмтэлтэй энийгээ зас одоо ингэж сэлб гэдэг зүгээр заавар зөвлөмж өгдөг. А хэрвээ фишин зуухаа фишингээ засах боломжгүй ийм өндөр настай эсвэл өрх бие толгойн одоо их эднэр зэрэг байх юм бол тухайн материалыг нь тухайн айлаас нь гаргаад за